Сэрээрээ босоороо 74 дахь өдөр минь эхэллээ. За ингээд өглөөний 7 цаг өнгөрч байлаа. Өглөөний цайгаа уучаад шууд 400 үндсэн дээс рүүгээ орж байгаа. За миний хувьд 97 кг-аас одоо доошоо 85 кг хүртэл одоо хүрэх зорилт тавьсан байсан. Өнөөдөр бол 83.1 кг буюу зорилтоо биелүүлсэн явж байгаа. Ингээд булчингийн масаа нэмэх ийм зорилготой 365 өдрийн челленж эхлүүлсэн 74 дахь өдөр маань үргэлжилж байна. За энэ өдөр үндэсний бодлогын хорооны хурал буюу бүтэн өдрийн хуралтай байгаа. За энэ хурал дээр өнөөдөр бас лайвчин мөнх эрдэнэтэй бас нэг ам мөрөөсөн бичлэг сошиалд бол нэлээд явж байна. За юуны өмнө одоо ёс зүйн үйлдэл ч юм уу нийгэмд бухимдал үүсгэсэн аль эсвэл одоо өөрийнхөө таньдаг мэддэг хүмүүстэй санаагийн зовоосон бол та бүхнээсээ уучлал хүсэж байна. За ингээд нөгөө алдарт манай намын үндэсний бодлогын хорооны хурал маш сайхан эхэллээ. За ингээд хурлын дундуур бас манай лайвч мөнх эрдэнэ маань хүмүүс рүү бас нэлээд бас үг хэлээр доромжлоод арьж исэн шатан дээр гарч ирээд намайг ална хитнэ гэдэг. Ингээд чамайг элдвээр ингээд доромжлоод тахад төвчин гэхэд яаж одоо дууга байгаад ах уу өөрийнх нь хийснээр дүүл хоёулаа цаасан дээр гомдлого гэж байгаа үдчигээ хэлцээ. Яг энэ үе бичлэгт орсон байлаа. Гэхдээ хурал маш тайван энгийн сайхан болж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 10 цаг болж байна. Оройн баслыг ганаа найзтайгаа хамтдаа бас шууд сүнэж хийж болж байна. Бид нар өмнө налагт үеийн арчлан намын байр тасгтаа байхаар өгөөд сүнэж ирсэн бол одоо тэрийн ордонд уулзалт хийж байгаа. За ингээд шөнийн 12 цаг өнгөрөөгөөд гэртээ ирлээ. За гэртээ ирэнгүүтээ шууд оройныхоо 12 минутынхаа гүйлт рүү орлоо. Нилээн бас ядарч илаа. Гэхдээ 73 өдөр ингээ хийчихээр өөрөө ирэхгүй дасглаа хийхгүй бол болохгүй. Тийм цаанаасаа ингээ өгүүлээд идэм байлаа. За ингээд оройныхоо сонголтын дасгалуудаа бүгдийг хийчээд эртхэн амрах төлөвлөгөөтэй бол байна. За ингээд намайг үзэж байгаа бүх хүмүүсээсээ одоо дахин уучлал хүсэж байна. Хүн яаж ч элдвээр доромжилж одоо гүтгэж хараасан бай. Цаашаад дүлгөө нь 50 байх дээр суралцах болно. За ингээд өнөөдөр жөнгөөл бүтэн хуралдлаа. За хурал маань маргааш өглөө бас үргэлжлэнэ. Яг одоо шөнийн 1 цаг өнгөрч байна. Өнөөдөр хэвийн өмнөх 73 өдрөөс арай өөр темптэй явчлаа. За хурлын дундуур дасгалаа хийлээ. Гэхдээ намайг таньдаг маш олон хүмүүс маань минь зүгээр үү гэсэн одоо та зүгээр үү гэдэг одоо маш олон юм фэйсбүүкээр чатууд ирсэн байна. Учир нь лайвч мөнх эрдэнэтэй бас нэг ам өрөж байгаа асуудал бас ингээд сошиалд зөндөө сэвэлсэн байна. Гэхдээ миний хувьд намайг таньдаг болон за одоо энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүсээс аль биесээр уучлал хүсэж байна. Өөрөө ирэхгүй заалан дотор хүнийг бас ингээд доромжлоод за ингээд яалчгүй шатан дээр хараад алан гэдэг юм уу зэрэгцээ хажууд ингээд явж байгаа. Хүн бол төвчин дуугаа байна гэхэд бас арайч болохгүй одоо баг байхдаа бид наймал боддог ч юм уу бодоонч юм уу тийм хүн бол байгаагүй гэлэлийг гэхдээ хүн л урсаа ээж аавны хүмүүжил одоо хүн дээрлүүлнэ гэж юу аах гэдэг нь үзээд болов тэгэл үзээд зодуулсан чамайг үзэл туусан штэ гэдэг тийм нэг одоо шартай хортой одоо юу гэдэг тийм шартай үед өссөн. За тийм болохоор гинт хажуудлаас хүн алан чамаа хятад чамаа гэдэг. За үнэхээр тийм болохоо л үзчихье гэдэг. Тэгээ өөрийнх нь одоо гомдлгүйгээр бичиж байгаа үзье гэхээр тэглөө гэдэг. Тэгээ гомдлгүй гэж бичиж байгаа л үзчихье гэсэн. Гэхдээ Монгол төрийнхөө орнд мөн бас олон хүмүүсийг одоо сошиал та бүхэн одоо тав дахыг алдчихсан уучлал хүсэж байна. Лайв ч юм уу гэднээ та бас ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгээ бас би түрүүлээд уучлал хүсэж байна. За ингээд 74 өдөр маань ийхүү өндөрлөлөө. Ямар ч байсан нийтдээ 14 кг-ыг бол хаслаа. 97 кг-аас 2 сар хагас орчим хугацаа гэсэн. Ингээ ямар ч байсан манай таньдаг хүмүүс бол бүгд нэлээд турцсан байна гэж зүйлийг хийж байна. Гэхдээ турж байгаа булчин мас нэг анхаарнаа. За ингээд гоё спортоор хичээллээ. Гоё одоо эргээд эрүүл байцгаая гэж танд хэлмээр. Сайхан амраарай. Баярлалаа. Баяртай.